Иргэн анх хоёр таныг урьж байна. Үүний дараа скватер дөрөв иргэдийн урлагийн цэрэн лам бэлдэж байгаарай. Та бүхнээс үсгээд 2 минутаар өөрсдийнхөө үгийг багтаана уу гэж хүсье. За баярлалаа. За тэгэхээр би энд өнөөдөр ирсний өчнө нэг кейс ярих гэсэн юм аа. Хүний эрхийн одоо 13 заасан хэн боловч чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй савгах эрхтэй. За тэгтэл өнөөдөр би нэг кейс ярих гэсэн. Монгол улсын иргэн улсад ажил хийгээд тэр ажлаа улсын комисс хүлээж авсан байтал эргүүлээд шүүх прокуророос яасан бэ гэхээр тухайн иргэнд ял оноосон. Яагаад ял оноосон гэхээр зэрэг тухайн одоо замгүүрийн ажлыг одоо гүйцэтгэхдээ тухайн иргэн одоо гүүрний ажил учраас модоор бэлтгэсэн байдаг. Гэтэл тэр модыг одоо мод тайрсан гэдэг үндслэлээр тухайн иргэнийг бүтэн жил одоо гав зүүж дээрэс нь одоо зорчих эрхийг хязгаарлаад мөн одоо тухайн ажлыг хийсэн өртгийг улсад буцаан төлүүлэхээр болоод ингээд эрхийн зөрчиж байна. Тэгэхээр Монгол улсад одоо залуучууд ажил хийх, ажил хөдөлмөр хийх ямар ч боломжгүй болж байна. Яг ингээд нөгөө ажил хөдөлмөр эрхлээд тухайн ажлыг гүйцэтгээд явж байгаа иргэдээ ялалдаг ийм одоо улс болж байна. Дээрэс нь одоо нэмж хэлэхэд бол энэ ерөөсөө л иргэдээ ялалсан ийм шорончсон орн болж байна. Тийм учраас одоо энэ Монгол улсын энэ залуу иргэд чинь ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болж байна гэдгийг өнөөдөр энэ дээрээс хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.